Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдөр 2020 оны 4-р сарын 27 даваа гараг. Өнөөдрийн хичээлийн сэдэв ихтер ажиллах. Хичээлийн зорилго: эхийн агуулгыг ойлгож унших, эхийг зааврын дагуу ажиллах. Үгийн тайлбарыг мэдэж авах зорилготой. Эхийг уншаад утгад тохирох тайлбарламж их зохион найруулж бичээрэй. Хүнд 4 нөхөр буй. Эрх мэт нөхөр буй түүнийг шүт. Уул мэт нөхөр буй түүнийг бүү шүт. Модны унгарал мэт нөхөр буй түүнийг бүү шүт. Газар мэт нөхөр буй түүнийг шүтдүгэ. Ингээд багш нь үгийн тайлбар орууллаа. Энэ үгийн утгын тайлбарыг дэвтэртээ бичиж авах ёстой. Шүлгийн агуулгаас сэдвийг олж гарчиг өгөөд үргэлжлүүлэн 8 мөр шүлэг дуурайн зохиогоорой. Ингээд багш нь шүлгийг уншиж өгье. Ганцхан дэлхийтэй байтлаа 100 санаа санана. Ганц нүртэй байтлаа 2 нүртэй болно. 2 гартай мөртлөө 20 гартай юм шиг самарна. 2 хөлтэй атлаа 60 хөлтэй юм шиг сарвалзана. Энэ хүн гээч. Энэ шунал гээч. Энэ шүлгийг уншаад агуулгыг нь маш сайн ойлгох ёстой. Ингэсний дараа гарчиг өгөөд үргэлжлүүлэн 8 мөрийг дуурайн зохиогоорой хүүхдүүдээ. Эхийг уншаад хүн түүний бүтээсэн зүйл, адгуус түүний бүтээсэн зүйл, гариг ертөнц, сэтгэхүй, мэдрэхүй, зөн бэлэг, орон цаг, тоог хэмжээ, чанар гэсэн зүйлчлэл тус бүрт жишээ олж бичээрэй. Тагтаа яагаад инх тайвны бэлэгдэл болсон бэ? Ингээд багш нь эхийг нь уншиж өгье. Хэдийгээр бид тагтааг инх тайван, инх хамглан, ин бэлэг тэмдэг гэдэгч чухам ямар учраас энэ нэг л шувууг инх тайвны бэлэг тэмдэг гэх болсон учрыг мэддэггүй. Тэгвэл ийм учиртай ажээ. Эртний Грекийн алдартай олон бурхтын нэг болох дайн тулааны бурхан Марс нэгэн удаа ээлжид аян дайндаа мордох болжээ. Гэтэл түүний дайн тулаанд өмсдөг шидэт дуулга дотор нь нэгэн тагтаа үүрээ засаад өндгөлсөн байв. Үүнийг харсан хайр дурлал гоо сайхны бурхан Венера тагтааны өндөг хагарч дэгдэгийн нүд том болж үүрээ орхин нисэж чаддаг болтол нь энэ удаагийнхан аян дайныг төр хойшлуулахыг Марсаас хичээнгүйлэн гуйжээ. Марс ихэд гуйлгасны эцэст зөвшөөрчээ. Харин Венера Марс бурхны Хармония гэдэг сайхан хүүг төрүүлжээ. Чухам хүү энэ домгоос үүдэлтэйгээр тагтаа шувууг дэлхийн нийтээр инх тайвны бэлэг тэмдэг болгон дээдэлсээр өдийг хүрчээ. Ингээд дараах тасгал даалгавруудыг гүйцэтгээрэй. Цэгийн оронд тохирох үгийг нөхөж бичээрэй. Ингээд багш нь 5 өгүүлбэр өгсөн байна. Энэ 5 өгүүлбэрийг дэвтэртээ сайхан хуулан бичих явцдаа нөхөх үгнүүдээ аль тохирохыг нь хуулж бичгэнэ. Дараах үгсийг үгийн бүтцээр задлаарай. Багш нь 6 үг оруулж өгсөн байна. Жаргал тайхан, зүүрмэглэн, ялгаруулдаг, зөрөлдүүлэн, дулаарлын, бүрэлдүүлдэг гэсэн эдгээр үгсийг дэвтэртээ язгуур дагавар нөхцлөөр нь салгаж тус бүрд нь тайлбарлаарай. Ингээ багш нь үгийн тайлбарууд оруулж байна. Дорнод аймгийн Бүрайд нутгийн аялгауны үгсийг оруулж өглөө. Энэ 7 үгийг дэвтэртээ хуулж бичээд арийнхын тайлбаруудыг нь тогтоож аваарай. Дараагийн тасгал тангараг. Бид их нутгийнхаа уул ус, навч цэцэг, мод чулуу, элс шороон дээр нь эрхлэн өснөм. Их нутаг минь бидний сэтгэл зүрхэнд өөрийн өвөрмөц дүрдөрхөөрөө заавалч хүнийг өгүүлж байна. Тугийн зэв шиг сүмбэр оргилтай уулсан тэмүүлхийн тэмдэг мэт зөмбөрлөх хагаад сэтгэлийн тэнхийг өөрийн оргил өд сэмхэн дадах өвдөстэй. Нарны туяа зүглэн урсах нарийнхан боловч горхины ус нь цэцгийн шүүдэр мэт гялтганан бодлыг минь холын холд хөтлөн жирэлзэхтэй ухааныг ариусгах шидтэй. Хайтан цэцгийн дэлбэн хайрт ээжийн минь сэтгэл шиг ариухан бөгөөд хайрлахын заяаг түгэн.
Холисон тос шиг алаг чулуун хүлгийн туйраанд хүргүү үгүй юу оч сахилуулан газрын от харвуулах нь утаагүй галыг өөртөө шингээсэн идтэй. Биднийг жаргааж, ухаажуулж байгаа их нутаг минь. Элсэн дээр нь гიშгээд өнгөрөхөд мөрнийхээ битүүрдэг шиг эгэл зүрхэнд минь уул ус, навч цэцэг, мод чулуу бүхэн нь тангараг болон эвлэнэ. Ингээд гэрийн даалгавар өгж байна. Нэгдүгээрт нь эхийг дэвтэртэй хулан бичээд нэрийн холбоог, үеийн холбоогийн дагуур зурж тэмдэглээрэй. 2. 4 болон 5 дугаар өгүүлбэрийн гишүүдээр зурж тэмдэглээрэй. Өнөөдрийн хичээлд анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн хичээл хүртэл баяртай хүүхдүүдээ.